TV9 үзүүлж байна. Хагацал харуу усал. Уйтгар боник. Хүлээл хүсэл мөрөөдөл. Хүний амьдрал багын. Сансан сэтгэл. Хайр халуун тэврэлт. Элэг бэлтэн гэр бүл. Эрэг уулзах мөч. Гэр дүр аз жаргал. Тэврэлт бол халуун. Хайр хаан. Тэн амьдрал оршдог. Тавилан нэвтрүүлэг. Шатлуураа нэлээд удаан хугацаанд үтснэгтэй амжилттай болсон. 8 сарын хугацаанд яг 12 сарын 20-нд тэр захиа ирсэн баггүй юу? 12 сарын 20-нд ирээд 12 сарын 20-наас ирэлхлээд 8 сарын 20-нд буюу яг 8 сарын дараа олж уулзуулсан юм аа. Тэр гэхдээ яг тэр шүтэнцтэй тэмээнэл зурагнаас үүссэн юм тий. Угаасаа бид нарт ирсэн мэдээлэл нь ерөөсөө шүтэнцэн дээр байгаа зураг байсан. Өө ямар ч мэдээж. Захын дээр яг тэр шүтэнцээ дурдсан юм уу? Тий, тэргээл дурдсан. За тэгээд хэдүүлээ дараагийн дугаарынхаа захидлуудаа сонгоод ирэлтээ гарцгаах уу? Та хэдэд ирсэн захидлуудтай ерөнхийдөө бүгдөө танилцсан уу манайхаа? Энэ гэхдээ надад амар сонирхолтой санагдсан. 400 дугаар хаалттай орох ангаас ирсэн. Хадалж эндсэн. Дахиад нь бол хавсралтаар ирсэн. Нэг сонирхолтой санагдсан захаа. Энэ орчлонд мэндэлснээс хойш бидний зүрх сэтгэлд хамөнхөд хамт байдаг хүн бол ээжим. Ачлал хайр нэхгүйч үргэлж бидний төлөө сэтгэлээ чөлөөж яадаг. Тэдний итгэлийг алдах нь даанч олон. Амьдрал хэмээг хөлгүй далаад хөл алдаж эрх чөлөөгөө хасуулсан ч ээжигээ баярлуулах хүсэлтэй бидэнд загтлаар илэрхийлсэн хүмүүжигч анх эрдний тавиланг онцолж байна. Бидэнтэй цуг байгаарай TV9. Тавилан хазгай гიშгэж хар толб амьдралдаа бий болгон эрх чөлөөгөн хасуулсан анх эрдэнэ энэ жил 39 настай. Аава гэж дуудах хоёр хөөрхөн үрийн эцэгч гисэн элэг бүтэн амьдралыг амсаж чадахгүй хорвоогийн шаргал өдрүүдийг хорих ангид өнгөрөөж байна. Баяр баясгалан, зовлон бэрхшээлгээд түүний амьдралын бүхэл цаг хугацаанд дэрэгдэн бүлтгийж суусан ижигийн энэ удаад баярлуулахыг хүсжээ. Ижигээ баярлуулахыг хүсэж байна гэд цагтл дээр дурдсан байсан. Та яг ээжээсээ яг хэдүүлээ юм бэ? Тэгээд ээжийнхаа өөрийнхөө нэг дүүг олж ижитэйгээ уулзуулмаар байна гэд. Тий. 91 онд ээж маань Орхон аймагт байдгүйсэн. Манай гэр бүл би айлын том доороо 4 дүүтэй. Тэгээд 91 онд ээж маань ажлын цомхот болохоор ажлаас гараад тэгээ ажилгүй болоод би тэгээ ээж дүүнэрээ ундаа зарж тийчээд өгсөн. Тэгээд тийчээж нэг өдөр би боогоноор Эрдэнэ Дархан хоёрын оронд ундаа зарж нэг дүүтэйгээ өөрийнхөө доотлын дүүтэйгээ явдаг байж хагаад 91 оны намар ирсэн чинь
ээж манай дүү хамгийн бага дүү байхгүй болсон. Тэгээд асуусан чи нэг ерөөсөө юунд дуурахгүйсэн 2-3 хоногийн дараа ээж манд хэлсэн байхгүй. Ингээд дүүж ингээд увс руу ус аймаг руу хөндөрүүлсэ. Тэгээд өөрөө уулаа тэгээд бид бүгдээрээ уулаа тэгээд тэр үед хийж чадах юм байхгүй лсэн да. Тэгээд одоо бихтэрсэн сэтгэлийн одоо тэтэж одоо ээж дүү эргэл нэг уулзуулж тэгэл өөр ачийн хариулах зүйл алгадаал хэлмээр энэ да. Мэдээдээ та бидэнд цагтал бичсэн талаараа дуулгаж амжсан уу? Амжиг байгаа. Манай гэр бүлийнх мэдээгүй. Анх эрдэнэ хүүхэд насыг хүний хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байх гэж боддог. Харамсалтай нь айлын ууган хүү болж төрсөн түүний хүүхэд нас тийм ч амар байгаагүй. 11 настайгаас эхлэн ээждэн тусалж, ундаа зарж, хар бор ажил хийн, атга будаа, аяг сүүгээр дүү нараа даслахгүй тулд тэр хичээсэн. Хар багаасан ажил төрөлд дадсан тэрээр нас биеинд хүрсний дараа барилгын ажилд гар бие оролцож хичээсний үр дүнд амьдрал ахуйн дээшилсэн байна. Гэхдээ хүнд итгэмтгий гэн зан хийгээд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн түүний бодол нь амьдралд нь томоохон сургамж болж аавын хаалга татахад хүргэсэн байна. Таны хувьд одоо яаж яваад одоо алдаж оноод энэ ангид энд одоо ингээд хүмүүжж байна. Энэ талаар яриагаа эхлүүл. Бусдаа нээлж хулгай зүйл авсан тээвэрлсэн борлуулсан хэрэгээр одоо энэ 409 дугаар хаалт орох ингээд хүмүүжж байна. Хэдэн жил? 5 жил 6 сарын ялар шийдвэсэ. Жил гарны дараа эндээс гарна гэж байна тий. Тэгэхээр хамгийн түрүүнд юу хийх хүсэж байна? Ээж тагтаж өгнө. Хамгийн түрүүнд ээжийг л байрлуулах хүсэж байна. Хамгийн түрүүнд одоо ээжийг алхах хүсэж байна. Ээжээ хүнтэнд маш хайртай шүү. Амьдралд алдсан мань уучлаарай л гэж л та. Тэгэд энэс өөр хийж чадах зүйл. Хүнтэнд алхахтаа л гэж л та. Уучлаарай л гэж та. Байлхээс заяатай цэцэг хүртээ ойлдын хорвоо бүэдо ойрын хайлуу бүлэн гэртээ дэврэжээ. Анх эрдэнэ чөлөө цагаараа дууны үг шүлэг бичих дуртай. Түүний шүлэг дуу болон төрж байсан уран бүтээлүүдээс дурдвал овдлов хамтлагийн дууснаар олонний хүртэл болж байсан ядуухан дурлах ирэхгүй эгшиглэн андын дурсгалд мартахгүй зэрэг дууны шүлгүүдийг бичсэн байна. Отохгүй хүн яваад очиноо ээжи хүүгээ уучлаа шүүчээ эрийн хорвоо. Бид алдсан нэг алдаан дээр нь чичлэх биш. Алдаанаас нь өөр хин нэгэн сургамж авч амьдралдаа бүү хар толб суулгаасаа гэж хүсэж байна. Нэвтрүүлгийн оролцогчийн хувьд хоройтой ан тээвэрлэж бусдад худалдаалсан ирэхээр
шүүхийн тогтоолол уншуулсан байгаамаа. Тэр хэдийгээр эрхээ асуулсан ч ээжигээ баярлуулах гэсэн хүүгийн хүсэлтийг бид үгүйсэхийг хүссэнгүй. Иймээс түүний загтлыг онцолж түүний дүүгийн эрэлд гарч байна. Энэ удаагийн эрлийн гол зорилго бол 1986 оны 3 дугаар сарын 3-нд төрсөн Алтан сүх юм. 1991 оноос картын барааны систем шилжиж, мах гурилаас эхлээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг картаар олгодог болсон хүнд цаг үед анх эрдэнийн ээж Наран Туяа арга буюу 5 настай хүүгэн гэдэс затгалан байлгахын тулд бусдад үрчлүүлжээ. Энэ цагаас хойш 30 жил өнгөрч ээжийн хүү, ахын дүү, дүүгийн ах эргэж төрсөн гэр бүлийнхэнтэйгэн уулзаагүй байна. 1991 оны өвөл гадаа эдэр ёс тажигнаж байв. Наран Туяагийн 3 дахь хүү Алтан сүх шинэ гэр бүлийн хамт Увс аймгийн Ховд сумыг зорьсон байна. Түүнийг өөрчилж авсан аав ээж нар хүүдээ Дөлгөөн гэдэг шинэ нэр хайрлсан нь бидний эрэлд баггүй хүндрэл учруулсан юм. Гэхдээ нэлээд удаан үргэлжилсэн эрлийн эцэст 30 жилийн өмнө үржлэгдсэн хүүгийн сургийг гаргаж түүнтэй утсаар холбогдлоо. Би TV8 телевизээс ярьж байна. Сэтгүүлч Гэрэлмаа гэж хүн байна. За. Сайхан намарч байна та. Сайхан намарч байна. За, бид нараа манай TV8 телевизийн тавилан нэвтрүүлэг маань ингээд олон жил уулзаагүй хүмүүсийг уулзалдаг нэвтрүүлэг байгаамаа. За. Тэгээд таныг хаах ёстой, тантай уулзах ёстой хэн нэгэн бий юу? Намаагүй. Бага хоол гэж бодож байна. Манайд байгаа. Байгаа юу те? Та хэн гэж бодож байна? Би айл өргөмөл хөөгч юм байгаа. За. За тэгээд миний ах дүүнэр л бол удаал гэж би бодож байна. Тэгэлгүй яах вэ? Та хэдэн онд төрсөн вэ? Би танд бас мэдээлэл хэлэхээс өмнө таны ганц нэг хоёр мэдээллийг нэгтэлж бидний яг хааж байгаа мөн үү биш үү гэдэг тулгалт хийх хэрэгтэй байгаа юм л та. За би 1986 онд төрсөн. Хэдэн онд өвчлөгдсөн бэ? За үз. 5 настай гэж. 5 нас. За 91 онд зүг байна. Ээжийг тань. Ээжийг Бадам гэрэл гэдэг. Бадам гэрлээ. За та төрсөн ээжийн талаар мэдэх үү? Мэдгүй яах вэ? Хэн гэж хүн байдаг вэ? Наран гэрэл гэдэг хүн байх шүү дээ. За манай TV8 телевизэд Наран Туяа ухтаа анх эрдэн гэж хүнээс загтал ирсэн. Намайг хайж байгаанаа загтлагдсан хүн чинь миний хамгийн том ах байна. Би бүтэн нэрээс санахгүй байна. Би одоо 2-3 настай л байсан. Одоо би ч одоо дээрээ 2 ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй 4 айлын залуу шүү. Та Улаанбаатар хотод ирэх боломжтой юу? Нэгд, хоёрт ээжтэйгээ ах дүү нартайгаа уулзах хүсэл байна уу? Одоо хүсэлгүй ах хөтөд тэгээд одоо би бас өнөө маргаашгүй хот руу явах уу яах уу гэдэг ажил төлөвлөл байж ирсэн. За тэгвэл хамтраад нэг өвчмөр ажил гарч байгаа шиг байна да. За маш их баярлалаа. Тэгэхээр бас бидний юуг бол маш сайхан хүлээж авч байна гэж ойлгож болох нь шүү дээ тий. Ижитэйгээ ах дүү нартайгаа уулзахад намайг хайсан хүмүүс одоо хотод байна уу хаана байна уу? Бүгдээрээ Улаанбаатар хотод байгаа. Таныг хүлээж байгаа. Бидний эрлийн үр дүн ямар байх бол гэж сэтгэл тогтлон хүлээж байгаа гэдгийг танд дуулахъя. Сонирн болоод их байна. Ямар сонирн. Йой. За. Бис бодлоос бас хаа явцаад юм бол та. Уулзчихсан та гэдэг байсан тэгээд. Сонирн байна. Сонирн мэдрэмжтэй юм байна. 30 жилийн өмнө үржлэгдсэн хүүтэй бид холбогдож Улаанбаатар хотод эрхийг урьлаа. Энэ хооронд баг хамт олон бид нэвтрүүлгийн оролцогч анх эрдэнийн ээж Наран Туяатай уулзаж учир байдлыг хэлэхээр болсон юм. Тавилан нэвтрүүлэгтэй хамтдаа ирэх хүмүүст та бүхэндээ маш их баярлалаа. Бид энэ удаад шүүх шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409-р
хаалттай хорхоо ингээд хүмүүжж байгаа анх эрдний цэгтүүгээр онцлсан байгаамаа. Тэгээд үзэж та бүхэндээ түүний ээж Нарантай ягчийг уулзалж байна. За тэгээ Нарантай ягчийн маань хувьд бол дөнгөж өнөөдөр мэдж байгаа тий. Эгч маань хэдэн хүүхэдтэй вэ? Би 5 хүүхэдтэй. Дөрөв баг манай хүндээ 4 хүүхэдтэй. Үрчлэгдсэн хүүгийнхаа тухай ярил ямар хөө байсан бэ? За нэг манай ч их том гарсан юм аа. Хамгийн том гарсан хүү маань тэр. Тэгээд нэг тийм одоо энэ том манай хамгийн томтой төстэй талгай моргон төстэй биер хүн юм. Бирхүү цаа. Тэгэл томоо битэл юм байдаг гэсэн чи борох юм. Одоо өстөөс нь хойш өстөөс нь хойш уулзаг 30 хэдэн жил болж байна одоо. Их санаа нэз. Тий, тэг зарим би заримдаа боддог ямар ч нэг авдан орохоос өмнө нэг уулзаад цөвхөө дуудаад аргаалаа гэж нүд анидал гэж бод. Захаан таны хүүгийн захаа бид нар дээр ирж ирсэн. Бид ч таны хүүгтэй уулзаад бас нэлээ удцсан. Тий. Тэгээд бид нар тухайн үед ягаад тантай холбогдоогүй учир шалтгаан нь таны үрчлэгдсэн хүүгийн сургийг гаргачаад баттай мэдээлэлтэй болчоод тань дээр ирья гэд ирлээ. Тэгэхээр одоо би танд мэдээж сайхан мэдээ дуулгах гад өргөж авсан аавтайгаа зураг авах явуулсан юм аа. За би танд ер нь тэр зураг нь байгаа юу? Нүүц суужихтаа хайцсан. За би танд нэг зураг үзүүлээ төхөө. За би. Яг үрчлэгдэж явахдаа таны хүү ер нь ямар хувц сунартай явсан та санаж байгаа юм бэ нөө? Таны хавар өвдөж ирэх нэг Балтянтай явсан юм аа. Саар. За энэ бол 1991 онд буюу таны хүү үрчлэгдээд явахдаа ахуулсан мөн таны эгчтэй болон үрчилж авсан ээжтэй хамт ахуулсан зураг байна. Та эндээс хүүгээ олоод харуул таних нь уу? Тийм биш. Амбах. Аль нь вэ? Хүргэн байна, эгч. За. Тийм ээ. Энэ байна. Мөн байна уу? Энэ таны хүмүүс үү? Энэ агт багийн дүүсээ гэрээ. Одоо гоцид нас тийөр олдоо. Энэ зургийг бид таны хүүгээс авсан. Таны энэ хүүгээс авсан. Энэ үрчлэгдсэн хүү бидэнд энэ зураг үлдээлтэйсэн. Танд таны хүү үг дайсан байгаа. Таны хүү танд хандаж үг хэлсэн байгаа. Би танд тэр үгийг сонсхий төхөө. Хүүгээ санджээсэн. Магтаагууд баярлалаа гэж хэлээ да. Тэгээ таны хүүгийн хувьд бол Уус аймгийн Улаамгон хотод бол одоо эхнэр 3 хүүхдийн хамтдаа бол амьдардаг байгаа. Тэгээд ижийг хайж ийн, ижийтэйгээ уулзах уу, том ах нь ингээд ах トゥ нар чинь чамайг хайж ийн гэдэг мэдээг сонсоод маш их баярлсан, маш сайхнаар хүлээж авсан. Ижийтэйгээ уулзахаар өнөө өглөө Улаанбаатар хотод хүрэлцэн ирснийг дуулгая. Үерцэн. Томхүү анх эрдэнэ ээжигээ баярлуулахаар загтал бичсэн учрыг тэр ойлгож биднийг ярилцах хооронд нулимсаан барьж үл дийлнэ. 30 жилийн өмнө өөрчлөгдсөн хүн ээжтэйгэн уулзахаар Улаанбаатар хотод ирснийг сонсоод итгэж ядан уулга алдж байх нь тэр. Нэгж гисэн хүүхдэн гэдс затгалан хөл дулаан байлгахын тулд зориг гарган хүүгэн Монгол орны баруун хязгаар руу явуулсан нь өнөөдрийн ээдрэд тавилангийн эхлэл болжээ. Зүрх сэтгэлдээ дүрийн хадаж, сэтгэлдээ сэлсэн хүүгийнхээ сургийг сонссон ээж нулимсаан асгаж, сэтгэлээ зөөлөж байгааг харахад манай нэвтрүүлгийн зорилго биелж байгаад баярлах сэтгэл төрснөө нуух юм. Хайр хаан тэнд амьдрал оршдог. Тавилан нэвтрүүлэг. Тадны зөвлөгтэй хамтдаа гарах үзэж та бүхэнд маш баярлалаа. Нэвтрүүлэг үзэж та бүхэнд үргэлжлэн хүрч байгааг дуулахад таатай байна. Тэгээд нэвтрүүлгийн эрлийн гол зорилго болсон залуугаа үзэж та бүхэндээ уулзаж байна. За дүлгөн сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Та бүхэн сайн сууж өгөө. За бидний урилгыг хүлээн авч Уус аймгаас хүрэлцэн ирсэн танд бас маш их баярлалаа. Та 5 настай байхдаа үрчлэгдсэн. Том үйл явдлыг та санаж байна уу? Санал байх уу? Санал. Таны ээжид их хүнд байсан гэсэн таныг явсны дараа, явуулсны дараа. Таны ах цагтал дээр дурдсан байсан. Та түрүүс яриан донд хэлж байна л та.
Яг амьдрал авах хэцүүсэн картын бараа гэж хэлсэн. Арга буюу амьдралын эрхээр ээж маань дүүгээ уулсан. Бид нарыг ирэхэд дүү маань аваа явчихсан байсан. Тий. Яг тэр үеэс хойш ээж дүүг маань маш их ярьж ер нь их хүнд хэцүү өдрүүдийг туулсан гэж ярьдаг лээ. Ер нь л одоо ингээд ер нь ярихад тийм нээж хөөрсөн, тийм их гоё хөгжилсэн. Одоо хүүхдүүд би хүүхд байх тийм байсан гэдэг гоё ярьдаг. Бидний үед тийм гоё юм ерөөсөй байдгүй. Нэг нь ч гэсэн нэг хүүхд нь хоолтой унттай тийм ээ. Баг зовж ингэж яваасаа гэж. Тухайн үед л би ямар ч гэсэн шинээр орон тоолох юм байна. Мал тавуулах юм байна. Ямар ч тухайн үед л сатгалан л болох юм байна гэдэг. Одоо хүүхдэд Бид сатгалан байх нь. Би минийгээд сатгалан байх нэ л гэдэг юм хамгийн түрүүнд орж ирд юм байлаа. Тэгэл Бижигээ ах нараа дүүгээ сандаг байсан уу? Ямар үед илүү хөөгөлдөг байсан? Миний намайг өргөж авсан ээж аав маань бол намайг өстой юугаарт тахаагүй те. Одоо нэг удаа загнаагүй. Бараг миний аав намайг нэг удаа зодж байгаагүй. Тэгээ би өөрөө их дураараа би ч айлан ганц өргөж одоо миний аав ирж би айлан ганц шүү дээ. Тэгэл намайг манай нутгийнх нь над ихсэн булган зүйлтэй гэж ярьдаг. Манай суманд дотроо ах дүүнэр дотроо нэг хүүхдээ өргүүлжсэн болохоос гаднаас ерөөсөө хүүхд ирж байгаагүй. Би сумынх анхны хүүхд нь. Тэгээд гаднаас нэг ирж байгаа. Тэгээд надаас хойшоо 5 хүүхд ирсэн. 5-уулаа буцсан. Тэг ямар учраас буцсан мэдэхгүй. Тэгээд би л ганцаараа миний ээж аав намайг буцаахгүйгээр тэгээд үлдэж өдөө зэрэгтэй өсгөж том болгож юугаар тутахгүй л өсгсөн да. Тэгэл ээж аваараа хайрлж өгдөг штэ би. Тэгэхээр энэ олон жилийн дараа ээжтэйгээ олдсон гэдэг бас л сайхан хувь тохиол юм а да тийм. Одоо амжилт би хүн шууд ингэж яагарч сонь юм блэ. Ерөөсө бүр гайхаад бүр нойр хөрөхгүй шинжин бодоол яасан ямар шүүн болцохосон бол намайг бас хайж яасан юм байна да гэл бодж л байсан. Би бол намайг мартцсан л гэж боддог байсан байхгүй. За би л нэг загтал занаа бичиж одоо болж уулзах юмсан тийм ээ. Ямар шүүн болсон бэл амьд байдаг бол яасан бол тэр үчин баг хүүхэд өгөх одоо муухай марил та. Тэр газар хүүхэд хөлдөж өгөх байх чинь ингийн үзэгдэл байсан байхгүй. Бидний тэр хүүхэд ах уу. Одоо би юм ярихаар хөгшин шиг их юм ярих байх гэхдээ энэ бүгд алган дээр тавьсан юм шиг надад харагддаг. Бидний чинь тэр тийм л үед байсан. Тэгээд түнгэлдээд өгчхэд бол гинж хаахгүй. Бараг л тийм л үед. Өсөж өгөх хоёр уу? Өсөж өгөх хоёр нүүхэнд байсан юм л да. Тэгээд би ер хүмүүсээ миний дүү жоохон үлдсэн дээ. Би дүүгээ сандаг байсан. Аль дөнгөж мөлгчээсэн юм дүүч. Хин гэдэг байсан. Тэр улаанаа л гэдэг одоо жинхэнээр биег санагдсан. Эмхтэй юу? Эрэгтэй дүү. Айлын 4 эрэгтэй шүү дээ. Тэгэл хоёр ах маань бол би дагаа явцсан байсан. Тэр хоёр маань бид хоёрт л идэж олсон хоолонд талах бөгөөхийг борцоо илүүшилж авчирч өгдөг. Хоёр ах тань аа? Тий, хоёр ах маань. Тийм юм бэ. Хүүгээ санджсэн. Мартаагүй баярлалаа гэж хэлээ та. Сэтгэл нь баясаж, догдолж, нулимсaan барьж ядаж байгаа энэ бүсгүй бол Дөлгөөний ихнэр Баяр Жаргал юм. Тэд хамтын амьдралаа эхлүүлээд 3 хүүхдийн эцэг эх болж Увс аймгийн төвд амьдралаа төхнүүлсэн. Ханыхан төрсөн гэр бүлийн тухай сонсоод хамгийн ихээр баярлаж байгаа тэрээр сэтгэлдээ бидэнтэй хуваалцсан юм. Угаасаа уулзъя гэсэн бодолтой бас угаасаа хайгаад болоод уулзсандаа гэсэн бодолтой явдаг байсан. Ингээд туушрах хэлэхэд гээд гараад ирсэн байсан. Очоод ингээд уулзаад тэр хүмүүстэйгээ танилцаад авъя гэсэн бодолтой. Тэгээд угаасаа болоод тэр маш их ихээс ажиллана бас төлөвлөгдсөн байсан болохоор ингээд давхар ингээд
бүр ингээд зам засагдсан. Тэгэл би ч манай ээж хүүхдийг хараад тэгээд бид нэр ингээд би тураад багыгаа гурлаа цагсан. Наран туяа нь 4 хүү, 1 охин төрүүлсэн. Том хүү анх эрдэнэ алдаж аавын хаалга татсан бол 2 дахь хүү алт эрдэнэ, баг хүү эрдэнэ бэлэг нар гэр бүл зохиож тус бүрийн амьдралаа хөөжээ. Харин отхон охин марал маань ээж наран туяагийнхаа хамт амьдарч байна. Наран туяаг хүүтэйгэн уулзахад өмсөх гоёлын дээлийг үндэсний үйлдвэрлэгч шүр урлан бэлгэлэхээр болсон нь бас нэгэн сайхан үйл явдал боллоо. Шүр урлангийн маань хувьд талын нэвтрүүлгийн маань удаагийн дугаар дээр бол хамтран ажиллаж нэвтрүүлгийн оролцогч наран туяагчд маань гоё одоо өөрт нь өсөж ажиллаж байгаа таарсан дээл юм уу палаж юм уу тэрийг одоо бэлгэлэхээр болж байгаа шүү нараагч. Тэгээд таны хувьд бол одоо 30 жилийн дараа хүүтэйгээ уулзах чинь өнөөдөр бол таны хувьд маш сайхан гайхалтай өдөр бол болох болно. 2 хүүтэйгээ хоёулантай нь уулзнаа. Тэгэхээр бас хүүхдүүдтэйгээ уулзахаас өмнө хэдүүлээ. Гоё давъя те. Манай шүр урлангийн зурагтай. Манайх дандаа ийм зурагтай юунууд бараанд дээлнүүд баг хийдэг. Тийм болохоор манай шүр урланг татдагсан ийм дээл болоод бас их гоё яадаг. Энэ өнгөн танд таалагдж байна. Юу ч юмсууд таалагдсан. Ер нь тэгээд хийс ер нь ч гэсэн ер нь таалагдж байна. Урган нарийн ч гэсэн ер нь таалагдж байна. За юу ч гэсэн өмсөд үзье тий. За тий. Хавцал хөрөөр орч. Өнгөлөкстэй гоё харагдаж штэ нараагч. Таалагдж байна уу? Таалагдж байна. Таалагдж. Ерөнхийдөө нараагч маань нэлээ Миралог болохоор гизгийн маань найтахаан дараад өгч орчих шүү тий. Эний жаахан дээгүүр нь бүслүү зүгээр юм уу? Бидний ямар нараагч эвтэйхэн байж чадчихна уу? Эвтэйхэн чөлөөтэй юм чинь барьж ярихгүй харна. Сайхан байна. Өнгөн ч гэсэн сайхан юм. Тий. За тэгвэл энийгээ сонгохоор болж. Энийгээ сонгоод таалагдчих. За. Энэ үед тохирсон газар товлсон цагтаа дөлгөөн гэр бүлийн хамт ирсэн байлаа. Амар сандраад байна уу? Догтлоо тий. Яаж ордоо гэлээ. Хамаг би салглаад байна шүү дээ. Энэ нөхрийн таны ээж 4 цаг болтол онтааг өгсөн. Яа, тэгсэн дээ харахгүй. 30 жилийн дараа ээжтэйгэн уулзахаар ирсэн хүү түүний гэр бүл үндэсний хувцаараа ийхүү гойж харагдана. Яг ойлгочихно. Үг хэлэх гэхээр нулимс гарчих гээд байна. Үнэндээ би ээжигээ дэндүү их санаж дээ хэмээн уртаа гэж санаа алдан тэр ярьж байлаа. Гэр дотор түүний ээж нь сэтгэл догдлон зүрхэн цээжиндэн багтаж ядан хүлээж байгаа болохоор асгарч байгаа нулимсаан тэр барьж ядна. Амьдралын ирэхээр холдсон ээж хүү хоёр 30 жилийн дараа алд цэнхэр хадаг аяг дүүрэн сүү мэлтэлзүүлэн баярын нулимстайгаар ийхүү учран золгож байна. За ингээд эжийн хөгөө үлээгээд сууж байна. Наран туягч. За 30 жилийн дараа хүүтэйгээ олзлаа. Дэлгөөнөө маань 30 жилийн дараа ээжтэйгээ олзлаа. За таны хувьд танийхаа ээжтэй анх удаа олзж байна. Тэгэхээр хин баярын нулимстай олзлаа тий? Тий. сайхан байна. Энэ олон жил би нэгээ санахын зовлон гэдэг бол маш хэцүү. Амьдын ах зүйл гэдэг бол яваарч хэлшгүй. Нөхшгүй зүйл тэр тусмаа ижигээсээ хүүгээсээ ижийн хадаа гэдэг бол үнэхээр хэцүү. Тэгээд та нарт баяр хүргэе. За та минь их тухайгаад байх үедээ ингээд уулзцаас нь баяр хүргье. Тэгээд төлгөнөө. Танд бичснийг захаа уншуулъя. Анхаарчны бичсэн захааг. Таны хамгийн том ах юм. Магадгүй энэ захаа танд эхлээд таныг эмзэглүүлж магадгүй. Гэхдээ яаж хүлээж авах нь бол
таны одоо өөрийн тань хүсэл тэгээд бид бас таны хүсэлтийг бол хүндэтгэх нь танайд бол хориотой ан тээвэрлэж бусдад худалдсан гэдэг зүйл ингээд шүүхийн тогтоол уншуулж хориотой ангийн хэрэг толбогдсноос олж хүмүүжж байгаа. Тэгээд одоо 4 жил 4 сар болсон. Энэ жилийн дараа эрхчлөлтөй болно. Бид энэ загтлыг яагаад онцолсон гэвэл тэр хүн эрхчлөөгөө асуусан ч ижигээ баярлах гэсэн хүүгийн хүсэлтийг манай телевизийн баг хамт олон бид мохохыг хүсээгүй учраас тань руу холбогдож таныг энэ хүртэл урьж авчирсан байгаа шүү. Тэгээд та бүхнийг маань одоо нэвтрүүлгийн оролцооч анх эрднийг зүгээр ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна. Овс аймагт байхад энэ мэдээг бид хэлж зүрхлээгүй шүү. Тэгээд уучлаарай. Яг өндөд тэр буруугаар ойлгох байгун. Ямар хүн алж, хүрээд алж, худлаа хэлж шулгаа хийсэн биш. Эр хүний алдаал үз. Тэнд буруу гэдэг юм байхгүй. Тань бид нар телевизэн баг хамталан бид танд энэ мэдээг хэлэх гэж ирнэ. Их олон өдөр харилж явлаа тий. Хэрв та хүсвэл яг энэ уулзалтын дараа бид нар тус ангид очиж анх эрдэнтэйгээ уулзна. Эрлийн үр дүнгээ танилцуулна. Анх эрдний маань хувьд ижитэйгээ уулзаагүй 2 жил болж байгаа. Ээж нь бид нар аваачиж уулзуулна. Та хоёр энэ талаар үр дүнгээ бид нар дуулах учиртай. Хэрв таныг эсвэл бидэнтэй хамт очиж хатаага уулзаж болох уу гэдэг асуултыг тавих гэсэн юм. Юулах хэрэгтэй. Юу штэ. Миний ах ч угаасаа л тэвэл хүн байстай. Баг багт л. Дүүтэйрт хоосон байхгүй гэж юус бүгдний л авч талах малах одоо юу вэ? Хоолунд гутлах өвсгөл дандаа бидний төлөөл байж идэг л хүн байсан. Миний санснаар одоо би санаж байгаа. Их зөөлн ойхон хүн байх хэрэгтэй. Үл дандаа л үйлж идэг. Миний ах шорон дорн байгаа юм байна. Энэ тэрийг би эмзэглэх. Надад үргэж босгох. Тийм асуудал байхгүй. Би хар багын бусдын төлөөл явж чадах хүн байсан юм. Дандаа нэг тех үедээ гэл тэр хүн ямар ч байсан хаан ч байсан бид очих хэрэгтэй шүү. Хэдүүлэнгийнх нь марлаатай нараагч бид гур өчтөрөөр ярилцаад хамгийн их айжсэн санаа зовж исэн асуудал бол анх эрдний талаар дэлгөөн яаж хүлээж авах вэ гэдэг асуулт байсан тий. Тий. Харин маш сайхнаар хүлээж авлаа. Ах дээр очиж уулзсан. Сайхан болчихсон. Сайхан болчихсон. Жохон багч ярьдаг байсан л дээ. Ээжээс надад ярьдаг байсан л та. Яг тэ амьдрал хэцүү болоод ингээд нэг ахыг чи ингээд үргэлжлээ ингээд. Тэгээд ингээд ээж 5 гаруй хүүхэдтэй яаж чадаагүй. Тэгэл надад хангалттай байсан. Тэгэл би ч гэсэн байнга дотор бодож явдаг байсан. Өнөөдөр уулзч байгаа баяртай юм. Тэг яаж хэлэхгүй тэгээд амьдралын хэцүүгээс алдвал тэгээд ээж маань ах юм хүн байсан багч очоод ах маань ч гэсэн миний ээжийг бас битээдэг бороо утаасаа гэж хүсэж байна. Хуасаа тэр үед маш хэцүү үе байсан. Ээж би дөрөв ч гэсэн бас л хэцүү үед чирээл хажуудаа явчихл байсан. Тэг бас ээжтэй баярлаа гэж хэлмээр. Тэр хэцүү үед яаж ч байсан тэгэл бид дөрөвгээ чирээл явдаг байсан. Тэг хийж маш баярлж байгаа. Хайр хаан тэн амьдрал оршдог. Тавилан нэвтрүүлэг. Хүмүүжигч анх эрдэнэ өөрийнх нь бичсэн загтал нь үр дүнд хүрч ээж нь хүүтэйгэн хүүн ээжтэйгэн уулзсныг тэр мэдээгүй юм. Үүнээс гадна түүнтэй уулзахаараа түүний ээж Нарантуяа дүү охин Маралмаа 30 жилийн турш хүлээсэн хайсан түүний дүү Дөлгөөн түүний гэр бүлийнхэн ирж байгааг тэр огт гадарлаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409-р хаалттай хорих анги халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж биднийг тус анги руу нэвтрэхэд хаалга болгон дээр халуун хинжиж, ариутгал хийж, бүртгэж авч байлаа. Хүмүүжигчийнхээ ээжийг баярлуулах хүсэлтийг хүндэтгэн дэмжиж, тавилан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар дээр хамтран ажиллаж байгаа 409-р хаалттай хорих ангийн удирдлагууд нэвтрүүлгийн оролцогчдыг өгтөн авч, ээжд нь хүүгийнхэн талаар, дүүд нь ахынхэн талаар дуулгаж, үлгэр жишээ, нийгмийн ажилд идэвхтэй оролцож, сайн хүмүүжиж, дэглэм нь буурч байгаагч онцлсон юм. Хэртайха дахин уулзж байгаадаа баяртай байна. За би ч гэсэн бас баяртай байна. За хоёлаа үзэгчтэй хүндлээд маск авч идэх үү? Маск авч байгаа ярилцъя. За хоёлаа нэлээд хоногийн дараа дахиад уулзж байна тий. Ажил нь гайгүй юу? Ажил даггүй байгаа. Даггүй юу? Ажил сайн. За баг хамталсан бидний хувьд бол баггүй ирэлт бол гарсан. Тэгээд танаас өнөөдөр дахиад ганц нэг мэдээлэл тодруулахаар эргэж ирлээ. Тэгээд дээр ижидээ бас таны хувьд ижидээ зориулж нэг сайхан дуу бичсэн гэсэн. Хоёлоо тэр дууны дараа яриагаа үргэлжлүүлэх үү? Тэгээд. За ээждээ маш их хайртай шүү. Гомдоож зоож байж. Зоож усмал уучлаарай гэж хэлээ да. Одоо өөн дахиж алдахгүй хүлээж аваарай гэж. Тэгээд тандаа нэг зориулж нэг үгийн өөрөө бичээд аян өөрөөс нэг уучлаарай гэж гэдэг дуу байгаа. Энийг зориулъя. Амьд бурхан мэндэлж алтан дэлхий надад ганцхан ардын бүэлж хүүгэн бүсүсөө алдаж яваа хүүгээ уучлаа байгаль ихээс заяатай цэцэг хүрдээ уйлдээ ховоо бүэндо уйры үлдэн гэртээ ямар удаа ир. Дүүн. Сайхан залуу болсон мөн өгнө бич. Хан маш их сансан шүтдэг бай. Тийш үү. Сүндөө үлээс. Энэ нэвтрүүлгийг бэлтгэх гүүрэн болсон оролцогч анх эрдний мууг бид харуулах гэсэнгүй. Амьдралын бодит үнэн ээжигийн гих чин сэтгэлийг нь харуулж, түүний хүсэлтийг хүндэтгэн хүлээн авч, ээжийг нь хүүтэй нь, дүүг нь ахтай нь уулзуулж байна. Амьдрал гих ёроолгүй далайд хөл алдсан нэгж гисэн аавын хүүд сэтгэлийн дэм, итгэлийн галыг бодраан гэдэгт итгэлтэй байна. Хүүгээ уучлаач эргийнх нь хорвоод дахиу өдөрөхгүй эчим та энэ ертөнцийн нараа элгүй байгаа хорвоо гихээ бүэндо ойрын хайлуу уртгүй хүү яваад очино
ээжи хүүгээ уучлаад чуучлаач эргийнх нь хорвоо дахихгүй алдахгүй. Нэг жилийн дараа та эрхчлөөтэй болно. Ахиж алдахгүй гэж ээжтэй амлаж чадах уу? Чаднаа. Хүн дахиж алдахгүй ээж. Тэг танд уг нь амлаж чаднаа. Тайлбар. Оо зураг сууж авах. Нэг л миний арцмаар юм. За. Мөр гоё болчихлоо. Барин цаг өрөнгө тэр юм ялгаагүй готлосон. Цаг өрөнгө готлоо гэсэн. За, бас хөлтөлтэй юм байна уу? Нарагч. Нэгтэй юм байна. Яасан төнгөх юм. Таны баруун гар талд ижи. Зүүн гар талд нь дүүн сууж байна. Одоо ингэж ээж дүү хоёроо одоо ингэж уулзалцсан болохоор их сайхан байна уу? Энэ таны тойлын хүслээс юм хаа. Сайн байна. 409-р хаалттай хорих анги өөрийн гисэн үйлдвэрлэлтэй. Тус үйлдвэрт хорих ангид хүмүүжиж байгаа хүмүүжигч нар ажлын 8 цагаар ажиллаж хөдөлмөрөө өнлүүлж бусдад учруулсан хохирол төлбөрөө марагдуулж арга гэртэн дэмжлэг болдог байна. Тэдний цалингийн хэмжээ хийсэн нормоор үнэлэгддэг. Нэвтрүүлгийн оролцогч анх эрдэнэ хохирлоо барагдуулж хорих ангиас зохион байгуулдаг нийгмийн ажилд идэвхтэй оролцдог гэдгийг тус ангийн удирдлагууд онцолж байлаа. Нэг ч гэсэн ээжийн элэг твтэж, нэг ч гэсэн ахын нуруу тэнэж танаа ангид хүмүүжиж байгаа хүмүүжигч анх эрдний бас сэтгэл багхан ч болов гал асаач гсэн болов гэж бодож байна тий. Тэгэхээр таны хувьд яг анх эхлээд бидэнд анх эрдний цагтлыг илгээж албамчтай хамт явуулахдаа анх эрдэнтэй мэдээж ярилцсан бах. Альва ирэл хоёр талтай байдаг, мухардах сайхан мэдээтэй байх. Азар бидний хамтдаа эхлүүлсэн ажил үр дүнд хүрлээ. Тэгэхээр бас таны сэтгэлийг сонсгон зүйтэй хаа гэж бодож байна. Сэтгэлээсээ үзэгчтэй аваалцъя. За баярлалаа. Та бүгдэд бас нөгөө хүн ээжтэй хүн байдаг гэж үг байдаг. Ер нь бол манайд бас олон сайхан залуучууд байгаа. Хэдий боловч бас та бүгдийн нэвтрүүлгийг бас хагас бүтэн сандас байнга үздэг юм үзэгчтэй байдаг. Тэгээ энэнийхээ хүрээндээс анх эрдэнэ манай загтал бичээ. Тэгээд тэр загтлын хүрээнд эрэл мухардуул яах вэ гэдэг асуудлыг яс асууж исэн. Тэгээд үннийг хэлэхэд бол заах бай дарга нэг юмны бас мухрыг үзчихвэл гэдэг асуудал ярьсан. Тэгээд энэнийхээ хүрээнд ч гэсэндээ 31 жилийн дараа уулзаагүй ч гэсэн бас та бүгдийн бас нэвтрүүлэг бас нэг амжилтанд хүрээд идэг болохоос өөрт итгэл төрсөн үүнийхээ дагуу хүсэлтийг нь танаа телевизийн хамт олон та бүгд ингэж явуулсан байгаамаа. Тэгээд өнөөдөр бас энэ нэвтрүүлэг хийж байгаа хамт олонд бас баярлалаа гэдгийг илэрхийлмээр байна. Яг энэ 409-р хаалттай харах ангид бол алдаж онсон олон аавын хүү ээжийн охид байгаа ах тий. Тэгэд бол мэдээж санах гэр бүл аав ээж ах トゥ хань жил үр хүүхдүүд байгаа. Тэдэндээ хандаж таны хувьд бас юу жилмээр байдаг вэ? За тэг хүн бол ер нь ёс зүйтэй төрдгөө хүний ухамсарт ёс зүйг нь хийдэг гэж үг байдаг. Яг үнтэй адилхан манай ангид одоо хүмүүжиж байгаа нийт хүмүүжигч нар маань бол тодорхой хэмжээгээр нийгэмшүүлэх ажил албан дээр суралцж байна, үйлдвэр эрхэлж байна, ар гэртээ дэмжлэг үзүүлж байна. Энэ болгоны бас үзүүр мухарт нь бас гэр бүлийнх нь гишүүд хайртай дотнох нь хэн нэгэн заавал байгаа. Энэ бол хамгийн чухал. Энэ улсууд маань бас энэ улсууд дээр бас дэмжлэг үзүүлэх талдаа бас цаашдаас анхаарах нэг зүйтэй байдаг юм аа зүгээр бид нэр харж байхад. Бидний хувьд л анх эрдэнэтэй хоёр дахь уулзж байна. Яг одоо. За таны хувьд л өмнө хэд хэдэн удаа уулзж байсан баг. Тэгэхээр анх эрдэн гэж хувь хүнийх нь тухайд одоо таны хувьд юу гэж хэлмээр байна? Хэрсэн хүмүүжч вэ те? За одоо яг танаа ангид хүмүүжээд хэдэн жил болж байгаа одоо хэр хугацааны дараа эрх чөлөөтэй болох вэ? За анх эрдэн маань бол ер нь бол тийм хувийн талаасаа бол их даруухан, төлгөөхөн хэдий боловч сэтгэлийн хөөрлөгтэй энэ залуу одоо эрх чөлөө гэдэг юмд бол үндсэндээ нэг жилийн дараа хуулийн хугацаанд дуусах гарах гэж байна бас. Сая бас тодорхой хэмжээгээр ажил хөдөлмөрт хамрагддаг, нийгэмшүүлэх ажилд оролцдог, соёл олон нийт хүмүүжлийн ажилд хамрагддаг гэдгээр бас хуулийн хөнгөлөлт эрх зүйн боломжууд эслэж нээлттэй 20 хангирангуй шилжүүлэхэд бэлэн болоо сая дэглэн бууж байгаа ийм залуу баг. Ижидээ сайн готлыг чиглөө. Энэ готлыг хэр удаа хийсэн те? За ер нь бол готлыг бол манай залуучууд бол үндсэндээ 7 хоногийн дотор хийсэн. Та бүгд ирээд уулзаад явсны дараа бас манай үйлдвэр өдөрлгуудтай яриад
энэ талаар бас санал тавьсан. Тэгээд энийхээ өрөөнд 7 хоногийн хугацаанд дотор хийчихжээ. Тэгээд үүнд бол нөгөө өгөх юм багддгүй гэж үг байдаг. Гэхдээ энэ бас сайхан л харагддаг юм байна бас. Энэ өөрийнх нь хийсэн бүтээгдэхүүн. За баярлалаа. Тэгээд хүмүүжигчийн сэтгэл зүйг бас анхаарал хандуулж, ар гэрт нь хандуулж, анхаарал хандуулж нэг ч гэсэн ээжийн сэтгэлийг твтэх их үсэд маань хамтран ажилласан танай ангийн хамт олонд танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдаа ажил улсад өндөр амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн зам мөрөөс шулуухан байг олон монголчуудын хооронд нууцуулж илгийн дэвтэж яваарай гэдгийг хүсье. За баярлалаа. Хүүгийнхээ дагуултанд танилцлаа, амьдрах үгийг харлаа. Баяртай сайхан байна. Тэгээ одоо хүү маань одоо холоос зорж ирсэн сайхан байна. Уул нь уулзандаа л гэж бодож явсан. Уулзлаа. Сэтгэл сайхан байна. Чичсэн зүгээр бараг дээгэн донгод ингэн донгод явж байсан. Бараг л би чи өчтөр бодисны хаалга мөргсөн шүү дээ. Та эднийг гаргаж өгсөн шүү дээ. Ийгэд орхсон чи хаалга мөргөд. Тэгээд мара охин гарч ирээ тэгээ авсан. Чин тэгээ унтдаг. Зүрхний юм уулаа. Тэгээ хаасан яасан ч удаа үүр хаяардгийн. Гэж ингээ хаасан л өглөө болоо. Ингээ хаал өглөө болоог болох. Гинч тэ яам би ч худлаа цаг хараад байгаа юм болоо гэж бодлоо. Тэгсэн чинь 4:10 босоо. Сууд аяг цаа чинь дээж мэж өөрөгчөө тэгээд захиу ашгүй охин харин сэрчлээ тэгэл. Танай нэвтрүүлгийн хамт олон болон ангийн удирдлагуудаа бас маш их баярлалаа гэж хэлээ. Сойсто гинтийн боллоо шүү дээ. Дүүгээ танихгүй тэгээд бас юу үлээ шараа. Нилээ борсон бай тэгээд сайхан залуу болсон бай тэгээд ээж дүү хоёроо ингээд 30 гаруй жилийн дараа тэгээд эргээд уулзууж байгаа та. Уулзуулсанд ингээд миний хувьд бол маш их баяртай байна. Үнэхээр гоё байна өө. Гэхдээ одоо ийм газар одоо ингэж уулзах байгаа бас хүчил үзье. Тэгээ гараад тэгээ илүү сайхнаар уулзах болно гэд. Ээж дүү хоёртой бас хэлбэрээр. Үнэхээр сэтгэл бол үнэхээр өндөр байна. Бүр одоо бүр хэлхийн үгээр одоо яаж илэрхийлэхээ баг мэдхгүй үнэхээр сэтгэл өндөр маш их баяртай байна. Ахаарлаа, ээж хаарлаа, дүүнэртэйгээ уулзлаа. Тэгээд манай дүү ах хоёр маань бас ажил төрөлтөө хөдөөд энэ цар тахал томог үед бас бид хараахан бүрэнгүүд бас уулзч чадсангүй. Тэгээд нэвтрүүлгийн дараа бид нар бас бүгдээрээ уулзч байнгын холбоотой байна. Тэгээд цэцэг хүрдээ үйлдээ хаваа бүэндо ойроо аавын хүү ээж явахдад алдаадах олон тавилан байхгүй. Алдсан тэдэнд зөв амьдрах итгэлийг та бид өгөх ёстой. Тэднийг шүүхээс өмнө хувь хүнийх нь амьдралыг хүндэтгэж, тэднийг санаж хүлээж битгэрч байдаг аав ээж, ах дүү хань ижил үр хөвгтэй байдаг гэдгийг та санаарай. Тэд ч гэсэн сайхан амьдрах эрхтэй. Тавилан нэвтрүүлгийн удаад өөр нэгэн тавиланг онцлолоо. Ээжм та энэ ертөнцийн нараа элгүй байгаа хорвогийг ихээ бүэндо ойрын хайлуу өртөхгүй хүү яваад очино ээжи хүүгээ уучлаач чуучлаач эргийнх нь хорвоо дахихгүй алдахгүй. Ээждээ нэг жилийн дараа та эрхчлөлтөй болно. Ахиж алдахгүй гэж ээждээ амлаж чадах уу? Чаднаа. Энийг бол хүн дахиж алдахгүй ээж. Гэтэ танд өгөн амлаж чаднаа. Ээжигээ маш их санаж. Санаж.